973 га газар гэж байгаа. Үүний 75% нь ногоон байгууламж болно гэсэн төлөвлөгөөтэй зураг төсөв хийгдсэн явж байгаа. Үүнийхэн дагуу 25% нь бол бүтээн байгуулалтын ажлуудаа хийгээд явж байгаа. За өнөөдөр манай нөгөө гэр бүлээрээ бас нэг ургийн баяр хийсэн. Тэгээд бөөнөр ирж юм сайхан энэ чанаас мод тариад сайхан байна. Мод тарих бол үнэхээр мэдээж одоо нийслэлтийн иргэдэд бол хамгийн дутагдж байгаа зүйл. Сүүлийн үед тэгээд энэ үндэсний цэцэг төрөлд байгаа энийг соёл тогтчлоо гоё тийм ээ. Тэгээд тарихад бас хялбархан болсон байна. Ер нь мод тарихын гэж боддог байсан. Энэ жил яг энэ цаг хугацаанд хараад тэгээд дээр манай 1 тонн 25 жилийн болж байгаа. Тэгээд бид нар энийхээ яг хүмүүст зарлж байгаа энэ өдрөө ингээ мод тарих өдөр таарад болж байгаа шиг баяртай. Тэгээ хамтдаа эхлүүлээд ингээд энд ингээд 1 тонн төгөл гэж 100 мод нэг ингээд тарьж байгаа. Тэгээ энэ дээр болохоор зэрэг рок попын нийт дуучид хамтлаг гэдэг 50 хэдэн гишүүн байдаг. Бид нар дээр бүгдэн дээр модын тарьж байгаа ойр тойрны хүмүүстэй нэглээд ингээд бид нар өнөөдөр ингээд юм олноос хэлцэн ингээд сайхан болж байгаа бид нар баяртай байна. За нэг юм үг үдье. Уул ихнэ хүн болсных нэг мод суулгаараа, нэг байшин барих, нэг хүүтэй хүү төрүүлэх гэсэн юм. Тэр ясаар бол би одоо ингээд өнөөдөр мод суулгаж байна. Тэгээ миний насанд бол би энэ саяны ярьсан бүхнийг бол хийсэн байгаа. Одоо бол би өнөөдөр энэ цэцэрлэг төрөлөндөө үр хүүхдүүд, хооч ирээдүйдээ одоо нэг ширхэгч гэсэн, хоёр ширхэгч гэсэн мод суулгаж тэднийхээ ирээдүйн аз жаргал сайн сайхны төлөө юм хийж л гэж ойлгож байна. Тэгээ манай рок попын бол өнөөдөр дандаа бацгойд сонин юм санаачилтгаараа ингээ бүгдээрээ суглаад ингээд мод суулгаж байгаа. Бидэнд бол бас сайхан байна. Тэгээ өнөөдөр ингээд ийм сайхан өдөр болж байна. Та хамтлагийн 25 жилийн явж байгаа. Та хамтлагийнхаа нэгдэж хэлцээрсэнд маш баяртай. Тэгээд ийм гоё талархлын бичиг авлаа. Бас салхитай байна. Жохоо хүүхдүүд байна. Гэхдээ бүх хүмүүсийн зөв сэтгэл амар дулаахан байгаа учраас бид ямар ч ажиглалгүй юм. Саад бэрхшээлгүүдийг даваад модоос суулгаа. Баяртай байна. Төрөлн байгуулагч хахад одоо хотын захиргаат манай рок поп гэх чинь гэрээ хийжсэн шүү дээ. Тэр гэрээгээ чи байгуулж ирсэн нь би өөрөө хийж байгаа байхгүй. Тэр үеийг бодвол өнөөдөр хамаагүй одоо өвгтөлн гоё болоод мод маш их болж байна. Тэр нь бол энэ жилээс жил би ингээд ажиллаад байгаа зохион байгуулалт ингээд юм сайжраад байгаа надад харагдав. Цэцэрлэг төрөлн бол ногоон байгууламж бол их болж илээ, тэлж илээ гэдэг нь харагдаад бид нарыг ярьж ирсэн. Тэгээд одоо манай албан байгууллагууд, олон байгууллагууд бас өнөөдөр энэ төрөлцөө ирж бас мод тарьж байна те. Тэгэхээр би бас дараа нь бас ирж түүцээ гэж хэрэгжилээс бас хэдүүлээ нэг юм мод тарьж нэг юм систем байна шүү гэдэг нь уламжлалт хэлнэ. Модыг гол тариад орхиос гадна ингээд арчилдаг хүмүүс одоо ямар их ажил хийх юм бэ? Ямар тэр нь хамгийн чухал байдаг юм байна гэдэг. Бид олон хүмүүсийг бас ирж тариасаа гэж бодож уриалж байгаа.